Салбарын хөгжил төр засгийн дэмжлэг програм хангамжийн компаниудын нэгдсэн ойлголт стартап бизнесийг дэлхийн зах зээлд гаргах туршлага хөгжлийн бодлого дутагдж байна гэж үзсэн байна. Энэхүү нөхцөл байдлаас гарч өнөөгөө нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглан дэлхийд танигдсан програм хангамж үйлдвэрлэх бүрэн боломж байгаа гэж үзлээ. Сүүлийн үед манай орны хувьд гар утасны аппликейшн дээр төлхөө ажиллаж байна. Энэ чиглэлийг улам хөгжүүл дэлхийд танигдсан үндэсний үйлдвэрлэл болгохыг ихээхэн анхаарч байна. Энэхүү програм хангамжийг хөгжүүлснээр цаашдын олон салбарын програм хангамжийн үйлдвэрлэлийг дэлхийд таниулах эхний шат тавигдаж байна гэж ойлгож байна. Бид бол сүүлийн үед манай програм үйлдвэрлэж байгаа залуучууд ялангуяа гар утасны аппликейшн чиглэлээр нэлээд бүтээгдэхүүнүүд гаргаад олон улсын зах зээлээр борлуулж байна. Амжилттай борлуулж байгаа. Тэгэхээр олон улсын зах зээл дээр амжилттай борлогдож байна гэдэг чинь өөрөө манай залуучуудын ур чадвар дэлхийн түвшинд хүрсэн байна гэдгийг нотлон харуулж байгаа үйл явдал болж байна. За түүнээс гадна манай залуучуудын хийсэн бүтээгдэхүүн бол чанарын шаардлагын хувьд олон улсын хэмжээнд бол хүрсэн байна. Тэгэхээр энэ гар утасны ялангуяа ухаалаг гар утасны хэрэглээ дэлхийд даяар эрс үсэн нэмэгдэж байгаа холбоотойгоор энэ мобайл аппликейшн буюу гар утасны аппликейшны хэрэглээ бол асар уртастай өссөн. Энэ хэрэглээ чинь бол өөрөө ерөөсөө дэлхийн дурын хүн тухайн App Store тийм үү, Play Store гэх мэтлэнгээр гар утасны зах дээрээс шууд татж аваад худалдаж аваад хэрэглэх боломж бүрдүүлдгээрээ их онцлог байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн програмын үйлдвэрлэл бол сүүлийн үед нэлээд тийм эрчимтэй хөгжиж байгаа. Ер нь тренд гэж ярьдаг тийм энэ үйлдвэрлэлийн чих хандлага энэ чиглэл рүү бас яваад байна л да. Зах зээлийн хэрэглэж гисэн энэ чиглэл рүү бас илүү давмгаалж байна гэж ойлгож байна. Төрийн оролцоо мэдээж бодлогын түвшинд байх шаардлагатай. Гэхдээ мэдээж хувь хүн компаниас илүү өөрөөс нь илүү хамааралтай зүйл төр чухал бид нар бол дотоод асуудал яамж дэмжих боломжтой. Бид нар төр зэсгээс юу хүсэж болох вэ гэдгээ дотроо хоорондоо хэлцээд үүнтэй холбоотой зүйл хүнжийн дараа нь бол төрийн холбогдох байгууллагад нөгөж явъя гэдэг үднээс энэ жолооны зохион байгуулж байгаа. Өмнө нь болохоор бид нар бол төрийн байгууллагатай хамтран зохион болгосон төрийн байгууллагаас нь төрөөс мэдээллийн технологийн энэ програм хангамжийн компаниудыг хэрхэн дэмжих боломжтой байна. Ямар нөхцлүүд байна гэдгийг танилцуулчихсан. Мөн тус чуулганы үеэр Монголын стартап бизнесийг дэлхийд таниулахын тулд дотоодын зах зээлийн бодлогоос гадна стартапын экосистемийг төлөвшөх хэрэгтэй байгаагч хэлж байсан. Энэхүү экосистемийг хэрэгжүүлсэн стартапын бизнесийг дэлхийд таниулахад түлхэц болж өгөх юм а. Бүрдэн гэдэг нь маш олон элементтэй л дээ. Мэдээж сайн боловсон хүчин бэлтгэдэг, сайн сургууль нь байх хэвээр, стартапуудыг ойлгохдаг, эрсдэл гаргачих чадвартай анхдагч хөрөнгө оруулагч байх хэвээр. Томроод ирэхээр нь том хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд хамтраад орчдөг том хэмжээний хөрөнгө оруулалтын фирмүүд байх хэвээр. Тэднэрт зөвлөдөг өнөөдрийн IT парк шиг ийм хөгжсөн инкубаторууд байх хэвээр. Гэхдээ үүний хажуугаар мартаж болохгүй нэг зүйл нь түрүүний хэлсэн community буюу стартапыг тэр төрж байгаа хотын хүмүүс л бүгдээрээ маш сайн ойлгодог. Ядаж нэг компани нэг аппликейшн гаргахад жоохон ч гэсэн мөнгөлөө худалдаад авчдаг л ийм орчин байх хэрэгтэй. Энэ жилийн чуулганаар үндэсний програм хангамжийн стартап бизнесийг дэлхийн зах зээлд гаргах арга замыг тодорхойлоход голчлон анхаарлаа. Энэ хүрээнд стартап гэж юу болох, Монголыг стартап бизнесийн өнөөгийн байдал, давуу тал болон сул талуудыг зөвхөн дотоодын зах зээлээр хөгжүүлэх бус гадаадын хөрөнгө оруулагч байгууллагатай хамтран туршлага солилцоолон хөгжүүлэх хэрэгтэйг тус чуулганаар онцолжээ. Мөн энэхүү програм хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг төрөөс дэмжин ажиллахыг хэлж байсан юм а.